Сайн байцгаана уу? Хар програмын ээлжид хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаад R Studio програм дээр Python хэлний код хэрхэн бичиж ажиллуулах тухай, мөн Python болон C++ хэл дээр бичиж зарласан функцийг R код дотроос дуудаж ажиллуулах тухай, эцэст нь эдгээр кодын ажиллах хурд R Studio програм дээр ямар ялгаатай байгаа талаар авч үзэх болно. За цонхон дээр Python хэлний код харагдаж байна. Үүнийг file гэснээс new file мар Python script гэсэн тушаал өгч нээн. За хугацаа юмд хүднээс бэлэн бичсэн кодон дээр тулгуурлаад ажиллаад явъя. За одоо энэхүү бичсэн кодоо ажиллуулахын тулд яг л R-ын кодыг ажиллуулдагт адилхан run товчлуур дарах буюу Ctrl Enter товчлуурын хослол дарж өгнө. За ингээд ажиллуулах тушаал өгөхөд R Studio програм маань Python програмын интерактив хуримд холбогдож ажиллана. Заавалмаар зарсан функцээ дуудаж ажиллуулъя. Энд 1-6 хүртэлх тоонуудын стандарт хязгаалт олох тушаал байж байна. За ингээд стандарт хязгаалт маань гарч ирлээ. За иймэрхүү байдлаар R Studio програм дээр Python хэлний код бичиж ажиллуулах боломжтой болсон. За ингээд эндээсээ гарья гэвэл консоль дээрээсээ disk товчлуур дарна. Python хэл дээр бичиж зарласан функцийг R код дотроос дуудаж ажиллуулахын тулд энэ source script гэсэн товчлуур дарна. Үүнтэй зэрэгцүүлээд C++ хэл дээр бичиж зарласан функцийг R код дотроос дуудаж ажиллуулахыг бас давхар харуулъя. Үүнийг нэртэй file гэснээс new file болмоор C++ file гэсэн тушаал өгнө. За ингээд бичсэн кодоо хөрвүүлж бэлтгэхийн тулд source гэсэн товчлуур дарна. C++ болон Python хэл дээр бичиж зарласан функцүүдийг ердийн R-ын функц дуудаж ажиллуулдагтай яг адилхан дуудаж ажиллуулдаг. Эцэст нь C++ болон Python хэл дээр бичсэн зарласан функцүүдийн ажиллах хурдыг R-ын бэлэн функц буюу stats package дотор байдаг SD функц болон R-ын кодоор бичиж зарласан хэрэглэгчийн функцтэй ажиллах хурдаар нь харьцуулж үзье. За энд бол R-ын бол хоёр янзын хэрэглэгчийн функц харагдаж байна. Эхнийх нь бол ердийн for давталт ашигласан, удаах нь бол R-ын функц болон операторуудын вектор дээрх үйлчлэлд тулгуурласан хоёр янзын функц байна. За ингээд эдгээр 5 функцийг харьцуулж үзье. Энд бол bench гэсэн package marketing функцийг ашиглалаа. Энэхүү функц маань болохоор зөвхөн кодын ажиллах хурд төдийгүй бас санахуй ашиглалтыг ч гэсэн давхар хэмжиж илүү нарийн үр дүн гаргаж өгдөг байж байгаа. За энд ажиллах хурдны хувьд бол энэ ажилласан хугацааны голч үзүүлэлт буюу медиан үзүүлэлтийг бол харуул зохимжтой. Энд C++ хэл дээр бичиж заарсан функц хамгийн хурдан буюу 0.376 миллисекундэд ажилласан байгаа нь харагдаж байна. Удаах байранд нь R-ын вектор дээрх үйлчлэл ашиглаж бичсэн хэрэглэгчийн функц орсон байна. Үүний дараа болохоор stats package дээр байдаг бэлэн функц оржээ. За хамгийн сүүлийн хоёр байранд бол for давталт ашиглаж бичсэн функц болон эцсийн байранд Python хэл дээр бичиж заарсан функц оржээ.